За уул уурхайн 7 хоногийн тойм нэвтрүүлгийн 9 дахь дугаарыг эхлэхэд болон боллоо. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За миний би ханаа төрсний улмаас бол 2-7 хоног нэвтрүүлгийг бол завсралчлаа. Уучлал хүсье. За ер нь өнгөрсөн хоногудад бол энэ Америк нэгдсэн улсын шинэ засгийн газрын гаргасан бодлого за 4 сарын 1-ээс бол тарифын тогтооно, татварыг өндрөөр тогтооно гэдэг мэдээллүүд за үүнийг хэрэгжүүлж байгаа байдлаас үүдээд бол энэ дэлхийн зах зээл дээр түүхэн эдийн үн ханшид бол нэлийн огцом өөрчлөлтүүдийг авчирлаа. Уул уурхайн салбарт бол бас томоохон үйл явдлууд өрнөсөн ийм 7 хоногуд боллоо. За 1-р сараас хойш мэдэгдээд байсан 4 сарын 1-ээс бол Хятад улс, за Мексик, Канадад бол тариф тогтооно 10-аас 15-25% татваруудыг тогтооно гэж мэдэгдэжсэн. За хэдийгээр 4 сарын 1-ээс өмнө бол Мексик улс болон Канада улс бол энэ тарифтай холбоотой уулт хийж тодорхой хэмжээний зөвшөлтсөлд хүрэхээр бол амлалтаа өгсөн учраас за Канада Мексикт бол тарифын тухай бол мэдээлэл гаргаагүй. 4 сарын 2-нд тодорхой нутгуудад улсуудад бол тарифыг маш өндрөөр тогтоосон. Тухайлбал бүгд найрамдах Хятад ард улсад 54% тариф. За тэр этгээ хэл Монгол улсад 10% тарифыг ингээд тогтоосон. За энэ Трамп тариф гэдэг нэр томьёо бол бүр ингээд тогтчих шиг боллоо. Юу хэлж байгаа вэ гэхээр Америк нэгдсэн улс бол дэлхийг тэргүүлэгч эдийн засгийн хамгийн том гүрэн гэдэг утгаараа маш олон жилийн туршид бол энэ хөгжиж байгаа орнууд, хөгжингүй орнуудад бол бас тодорхой хэмжээний тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Америк нэгдсэн улсаас экспортод гарахад бол зарим бараа ялангуяа томоохон автомашин энтер дээр бол жишээлбэл бүгд найрамдах Хятад ард улс, Япон улсуудад бол маш өндөр тариф тогтоодог. Хятад ард улсад бол 150% хүртэл тариф татвартай байдаг. Гэтэл Америк нэгдсэн улс руу экспортлоход бол тухайн орнуудаас экспортлоход бол хөнгөлөлттэй тарифтай зарим нь бол бүр татваргүй ингэж нийлүүлдэг ийм үйл явдлууд бол маш олон жил 60-70 жилийн туршид үзэгдэжсэн юм байна. За энэний эсрэг бол Дональд Трамп дотоодын зах зээлээ хамгаалах ийм зорилгоор бол томоохон ийм тарифуудыг тогтоож байна гэдэг ийм мэдээллүүдийг бол өгж байна. За энэ 4 сарын 2-ны мэдэгдлээс үүдээд бол Лондонгийн металлын бирж дээр металлуудын индекс бол 6%-аар огцом буурсан юм үзэгдэл болсон. За харин ганцхан цагаан тоглог бол нийлүүлэлтийн сүлжээнд нь бол доголдол үүссэн байгаагаас бол тийм айхтар уналт бол ажиглагдаагүй. Өмнөх дугааруудад ярьжсэн Конго улсад бол бослого болоод Alphamin Resource гэдэг компани өөрийнхөө уурхайг хаасан төр хугацаагаар тодорхойгүй хугацаагаар хаачихсан байгаа. За мөн дээрээс нь Мимарт бол газар хөдлөлт болсны улмаас Манмав гэдэг энэ томоохон уурхай байд юм бэ. Энэ уурхай нь бол зогсон байдалд орсон. За үргэлжиж ажиллах хэсэг нь бол тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа учраас хомсдол үүсэж байгаа юм байна. За алтны ханш бол 3-р сарын сүүл 4-р сарын ихээр бол 3100 аваад хамгийн дээд ханш нь бол 3070 гаруй $10 хүрсэн. За тарифын мэдэгдлийн дараа бол $3012 хүртэл буураад байж байна. За ямар ч байсан энэ бол бас нэг тодорхой хэмжээний бууралт ажиглагдлаа. За зэсийн үнийн өсөлт бол өмнөх оноос хойш өссөөр байсан боловч сая энэ 4 сарын 2-оос хойш бол нэг $9000 доошоогоо буурж ингэж ханшин тогтоогдож байна. За бусад металлуудын хувьд ч гэсэн бас өөрчлөлтүүд нэлээд ажиглагдж байгаа. Хөнгөн цагааны хувьд бол нэлээд өсөлттэй байна гэдэг хүлээлттэй байсан ч мөн буурсан. За никл бол Индонезийн үйлдвэрлэл асар ихссэн. За тэр этгээ хэл Индонезийн никлийг бол бүгд найрамдах Хятад ард улс руу нийлүүлээд никлийн металлыг үйлдвэрлэдэг байсан бол Индонез улс өөрөө хайлуулах үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа. За ингэснээрээ бол нөгөө никлийн эрэлт нийлүүлэлтийг бол улам ихсэж байгаа. За ингээд
өөрсдөө хайлах үйлдвэр хөгжүүлээд байгаа боловч Индонезийн одоо үйлдвэрлэлийн ашиг маржин бол маш бага байгаа. Цэвэршүүлсэн металлыг гаргаж авч байгаа сайн боловч одоо ашиг бага байгаа учраас энэ хайлах үйлдвэрлэл боловсруулалт бол бас зогсох эрсдэлтэй байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бас судлаач төгсөн байна лээ. За хар туглаг цайрын хувьд бол он гарснаас хойш бага зэргийн өсөлттэй байсан боловч бас л тарифын нөлөөгөөр бол нэлээд хүчтэй уналтуудыг авсан. За гэхдээ бол сүүлийн 2 хоног бол тодорхой хэмжээнд 0.3, 0.9% бас өсөлтүүдийг үзүүлэх хандлагатай байна лээ. За ер нь алтны одоо худалдаа, алтны одоо нөөцүүдийг ихсэж байгаа, алт худалдан авалтыг ихсэж байгаа гэдэг мэдээллүүдийг би өмнөх дугаарууд дээр өгсөн. За дэлхийд бол хамгийн их алтны нөөцтэй одоо төв банканда алт хадгалж байгаа газар бол Америк нэгдсэн улс 8133 тонн алтыг хадгалж идэм байна. Энийний дараа бол Герман улс ордог юм байна. Герман улс бол 3300 тонн алтыг бол хадгалж идэг. За энэний ихэнхийг нь 50%-ийг нь бол Нью-Йоркод бол хадгалдаг юм байна. За мөн Лондонд, Парист бол алтнуудаа хадгалуулдаг. За сая Герман улсын парламентын сонгуулиар гарч ирсэн Христийн ардчилсан намын эрх баригчид бол одоо ямар зүйлийг мэдэгдэж байна вэ гэвэл ер нь Америк нэгдсэн улсад хадгалж байгаа алтаа бол өөрийн нутаг дэвсгэртэй буюу эсвэл одоо Европ төвд ер нь байршуулъя гэдэг ийм хандлагатай мэдгдлүүдийг хийгээд эхэлсэн байна лээ. За 2020 оноос хойш бол нийтдээ 300 гаруй тонн алтыг бол одоо Европ руу шилжүүлсэн ийм байдалтай байгаа. За энэ он гэхэд бол ер нь Америк нэгдсэн улсад хадгалж байгаа алтныхаа 50%-ийг нь бол авчирнаа гэсэн ийм мэдээллүүдийг гаргасан байт юм байна. За мөн Парисаас 347 тонн алтыг бол бас Германд авчирч хадгалж байгаа юм байна. Энэ бол ер нь олон улсад одоо хоорондоо итгэлцэл бол буурж байна гэсэн ийм зүйлүүдийг бол улс төрснөр геополитик судалдаг хүмүүс бол хэлсэн байна. За үүнтэй зэрэгцээд алтны үйлдвэрлэл бол нэлээд хэмжээгээр өсөж байна. Тухайлбал одоо Barrick Gold компани 2030 он гэхэд бол үйлдвэрлэлийг 30%-аар нэмэгдүүлнэ гэдэг ийм мэдээллүүдийг гаргасан байна лээ. Тухайлбал Barrick Gold бол өнгөрсөн нэвтрүүлгүүд дээр ярьж исэн хэд хэдэн төслүүдээ бол одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ төслүүдийг бол эхлүүлэхээр бэлтгэж байна. За Пакистан дахь үйлдвэрлэлийг бол эхлүүлээд явж байгаа тухай би өмнөх дугаар дээр ярьсан. За мөн Barrick Gold-ийнхан бол 2024 оноос эхлээд бол өөрийнхөө хувьцаануудыг бол зах зээл дээрээс худалдаж авч эхэлж байгаа. Яагаад гэвэл энэ зах зээл дээр байгаа хувьцааны үнэлгээ бол тухайн компанийн үн цэнээс бол доогуур байна гэж үзэж байгаа учраас 24 онд бол 498 сая долларын хувьцааг эргүүлж худалдаж авсан байгаа юм. За алтан дээр бол хөрөнгө оруулагч нар нэлээд онцгой анхаарал тавьж ажиллаж байна. За дараагийн зүйл бол энэ зэсийн үнийн төсөөллийг бол бууруулж байна. Манай улс бол бас зэсийн үнийг бол нэлээд өндөр төсөөлсөн гэж мэдэгдэжсэнтэй адилхан Чилийн засгийн газар 2025 онд зэсийн үнийг 1 фунтыг нь 524 фунт ам доллар байхаар төсөөлж исэн юм байна. За үүнийгээ буулгаад бол 3.9-өөс 4 ам доллар байхаар төсөөлж буулгаж байгаа юм байна. 4 ам доллар гэдэг нь бол 1 тонн 8800 ам доллар орчим ханштай байхаар тооцож байгаа юм байна. За энийг юу гэж хэлж яах вэ гэхээр 514 гэдэг маань ойролцоогоор 9000 гаруй ам доллартай байна гэж төсөөлж ирснийг бол бууруулж байгаа юм байна. За ингэснээрээ бол хит өндөр одоо төсвийн төсөөллийг бол бууруулж орлогоо бууруулж харж байна гэсэн үг. За гэхдээ 2026-27 онууд бол зэсийн үнийг бол ер нь 8800 ам доллар тооноос бол буурахгүй гэдэг юм мэдээллүүдийг хийсэн байна. За дараагийн нэг сонирхолтой зэсийн төсөл бол Ivanhoe Mines гэдэг компани Монголд үйл ажиллагаа явуулж исэн энэ оюутлогын ордыг нээсэн компани маань бол Конгод бол
Камао Какула гэдэг юм төслийг бол хэрэгжүүлж байгаа. За энэ төсөл нь бол усан цахилгаан станцаар эрчим хүчээ шийдсэн. За өөрийн гэсэн усан цахилгаан станцаас гадна импортоор гаднаас бол усан цахилгаан станцуудаас бол одоо цахилгаанаа худалдаж авд юм байна. За ингээд эрчим хүчний хангамж сайжирсантай холбоотойгоор ер нь бол гаднаас нэг 50%-ийг нь өөртөө бол нэг 50%-ийг нь бол үйлдвэрлэдэг. За энийгээ бол өшөө нэмэгдүүлээд нэг 100 мегаватт хүртэл гаднаас худалдаж авна гэдэг ийм мэдээллийг гаргасан байна лээ. За ер нь үйлдвэрлэлийн шаардагдах цахилгааны хэрэглээ бол 130-аас 140 мегаватт эрчим хүч шаарддаг юм байна. За энэ компани бол 2025 оны 7 дугаар сар гэхэд 99.7% зис үйлдвэрлэж эхэлнэ гэдэг ийм төсөөлтөй байгаа юм байна. За оны эцэс гэхэд бол 80% хүчин чадлынхаа 80% хүртэл ашиглацгана гэсэн одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. За ер нь жилдээ бол нэг 500-аас 660 мянган тонн одоо зэсийн баяжмал үйлдвэрлээд хайлуулна гэдэг ийм төлөвлөгөөтэй. За өнгөрсөн 1-р улиралд бол бас нэг 100 гаруй мянган тонныг олборлсон. Тооцоололоор бол энэ жилдээ 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэх юм байна. За хэрвээ энэ хайлуулгын үйлдвэр нь хажуудаа ажиллаад эхлэх юм бол ер нь тээвэрлтийн зардлыг бол бүр 80% хүртэл бууруулна гэдэг ийм тооцоолол хийсэн байгаа юм байна. Тийм учраас бол энэ ашигтай ажиллагаа за бэлэн мөнгөний урсгалыг бол сайжруулж өгнө гэж энэ Avco компаниас мэдээлэл гаргасан байна. За Америк нэгдсэн улсын хориг бол Хятад улс дээр бол хамгийн хүчтэй нөлөөтэй байгаа. За Хятад улс үүний эсрэг бол бас тодорхой хэмжээний тариф хоригуудыг бол тавьж байна. За Америк нэгдсэн улсын бараануудад тарифын өндөр татвар тавихаас гадна бол Хятад улсаас Америк нэгдсэн улс руу экспортлдог түүхийд за металлууд дээр бол тодорхой хэмжээний экспортын хязгааруудыг тавьж байгаа юм байна. За тухайлбал өнгөрсөн 7 хоногт вольфрам, теллур, висмут, инди, молибден зэрэг 6 металл дээр бол ямар ч үсэн экспортын хязгаар тавилаа гэдэг ийм мэдээллийг гаргасан. За гэхдээ нэг сонирхолтой зүйл нь бол энэ 6 металл нь бол Америк нэгдсэн улсад яг одоо хориг болж чадах уу, энэ ямарваа нэгэн хөндрүүл очруулж чадах уу гэвэл бас эргэлзээтэй. За жишээлбэл молибдений одоо дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг нь бол Америк нэгдсэн улс дангаараа хангадаг. Өчүүхэн хэмжээний молибденийг бол за Хятад руу нийлүүлдэг юм байна. За тийм учраас бол энэ молибдений одоо тэр импортод бол хязгаарлалт тавьчихсан ч гэсэн нэг Америк нэгдсэн улсад бол тийм том нөлөө үзүүлэхгүй гэдэг зүйлийг бол мэдгдсэн байна лээ. За мөн вольфрамыг бол өнгөрсөн Трамп нэгэн үед бол вольфрамын одоо Америк руу нийлүүлэх хэмжээг бол багасгасан. Гэтэл Америк бол одоо яг энийг нь далимдуулаад бол бусад улсуудаас бол импортлж оруулж ирдэг сувгуудаа бол тэлж чадсан гэдэг ийм мэдээллүүдийг гаргасан байна лээ. Энэ ямар учиртай энэ металлуудад бол хяналт тавихаар шийдвэрлсэн нь бол бас эргэлзээтэй юм байгаад байна. За сүүлд нь өнгөрсөн баасан гарагт бас энэ газрын хувь элементийн нийт 17 элементийн 7-д нь бол экспортонд хяналт тавьж чангатгана гэдэг ийм мэдээллийг гаргасан. За ер нь энэ алхам хийгдсэний дараа бол тодорхой хэмжээний газрын хувь элементийг эзэмшигч компаниудын хувьцаанд бол ханш нэлийн хүчтэй өсөлт гарлаа. Тухайлбал энэ Гонконг дахь China Rare Earth Holdings гэдэг энэ компани хувьцаа бол 10%-аар өссөн байх жишээтэй. За тэгээд Австралийн одоо Хятадын компаниудын хувьцаа бол нэлийн өссөн харагдаж байна. За судлаач нар бол бас олон янзаар ярьцгааж байгаа. Хятад улсын энэ гол геополитикийн одоо давуу талаа олж авах зүйл бол энэ ерөөсөө л газрын хувь элемент юм аа. Эндээс бол одоо Америк нэгдсэн улс бол бас буулт хийж болох юм аа гэдэг юм хандлагатай байгаа бол зарим судлаач нар бол Америк нэгдсэн улс өөрөө газрын хувь элементийн бас нэлээд томоохон үйлдвэрлэгч болсон. За хүнд газрын хувь элементийн хувьд бол шинэ их усүрийг олоход бол бас
тодорхой хэмжээний цаг хугацаа хөрөнгө хүч шаардаад бол олох боломжтой гэдэг иймэрхүү мэдээллүүдийг бол гаргасан байна. Баруун Австралийн Perth хот гэж байдаг. За энэ орчимд бол Great Boulder Resource гэдэг компани Sidewell гэдэг алтны төслийн хүрээнд бол бас шинэ нээлтүүд гаргаснараа бол бас зарласан. За ер нь бол энэ 7 хоног болгоно өдөр болгон хайгуулын бизнес эрхэлдэг компаниуд бол энэ шинэ нээлтүүдийнхээ тухай биржүүд дээр бол зарладаг. Эдгээрээс бол бас нэгийг нь жишээ болгон та бүхэнд хүргэж байгаамаа. За өнгөрсөн 7 хоногт бол Sidewell гэдэг энэ төслийн талбай дээр бол Eagle Hawk гэдэг энэ өрөмдлөгийн ажил дээр 139 метрээс бол 3 метрийн зузаантай 46.7 грамм тонн агуулгатай нэлээд зузаан баян юм хүдэрчлэлтийг огтлсон юм байна. За энэ дотроо бүр их баян нь бол 79.5 грамм тонн агуулгатай бүсийг огтлсон байна. За үүнээс гадна 76 метрээс 29 метрийн зузаантай за хамгийн өндөр агуулга нь бол 479 грамм тонн хүртэл ийм бүсийг илрүүлсэн. За өрөмдлөгийн бусад хэсгүүдэд бол 66 метрээс 11.5 грамм тонн агуулгатай 2 метр зузаантай. За 230 метр 33 метрт бол 1.9 грамм тонн агуулгатай 9 метр бүсүүдийг илрүүлсэн юм байна. За энэ төсөл нь бол өөрөө нэлээд тийм өндөр агуулгатай алтны бүсэд одоо тооцогддог юм байна. За зарим хэсгүүд дээр нь бол Жорк стандартаар бол нөөцийг бодчихсон. Тухайлбал 2.8 грамм тонн дундаж агуулгатай 668 мянган унц алтны нөөцийг бол тооцсон юм байна лээ. Энэ дотроо дундаж агуулга нь 5.3 грамм тонн агуулгатай нэлээд тийм баян хөдрийн бүс бол оршдог юм байна. Энэ ордын технологийн туршилтаар бол 99.7 грамм 99.7% одоо металл авалттай ийм технологийн туршилт бол амжилттай болсон. За хамгийн өндөр агуулга нь бол 3450 грамм тонн агуулгатай бүс бол огтлж исэн юм байна. За ямар ч байсан энэ дээр бол ашиглалтын лиценз авахар одоо хүсэлтээ өгчихсөн байгаа гэдэг мэдээллийг компанийнхаа сайт дээр тавьсан байна лээ. За энэ компани бол ерөөсөө хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг Junior гэдэг англид багтдаг компани юм байна. За ер нь бол зах зээлийн үнэлгээ нь бол нэг 33 сая одоо австрал долларын үнэлгээтэй. За ихэнх хувийг нь бол жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. За нэг онцлогтой зүйл нь бол энэ төлөөлөл удирдах зөвлөл буюу менежментийн баг нь бол нэг 2% эзэмшиж ингэж ажилдаг ийм компани юм байна. За яг энэ зах зээлийн ийм систем бол бас манай Монгол улсад бол хөгжих боломжтой гэж миний хувьд үздэг. За энэ компани бол одоо бараг 140 гаруй жил одоо үйл ажиллагаа явуулж байгаа ийм туршлагатай компани юм байна. Австралийн хөрөнгөний биржид бүртгэлтэй. За ингээд та бүхэндээ энэ мэдээллээ хүргэж дууслаа. Баярлалаа. Баяртай.